Самбуугийн Дэмбэрлэг шүү. Асуулт асууна. За баярлалаа. За эхний асуулт сангийн бодлогын тухай. Эхний асуулт хинээс асуух юмд. За ерөнхий сайдаас асууя. Сангийн ба мөнгөний бодлого хоорондоо яаж уялдсан бэ? Бид өнөөдөр бодлого ярьж байгаа. Сангийн бодлого ярьж байгаа. Тийм учраас эхний суур асуулт. Энтэй уялдаад энэ жилийн сангийн буюу бидний нэрэл зайснаар төсвийн бодлогыг ямар төрөл нь орж ирж байна? Өргөтгсөн юм уу? Хатуун юм уу? Одоо энэ мөчлөг сөрсөн юм уу? Мөчлөг дагсан юм уу? Янз янзын томьёолол. Энийг би одоо бас ерөнхий сайдаас асуух юм шиг байна. Бат 2 сайдаас нийлүүлэлтийн гаралтай инфляцийг багасгахад Монгол банктай хамтарч ажиллана. Ингээд ерөнхийдөө засгийн газрын мөрөө хөтөлбөрт орцсон байна. Энэ дээр нийт дүнгээр хэдэн төгрөг тавигдсан бэ? За дараагийн асуулт. Мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гэд бичсэн байна. Мөнгөний бодлого одоо хилцэгдэж байна. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахаар орж ирээгүй. Батбаяр сайд, Чулуунбат сайд хоёр бол энэний эсрэг байгаа. Тийм учраас зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах талаар Монгол улсын сангийн бодлогод ямархуу үнийн дүнтэй мөнгө тавигдсан бай. За дараа нь Санжи Метав сайдаас таны төсөвт жижиг дунд бизнес гадна бичил болон өрхийн бизнесийг дэмжих талаар буюу ядуурлыг арилгах, ажлын байрыг бий болгох талаар бодлогын ямар төсөв тавигдсан бэ? Энэ нь хангалттай юу? Үгүй юу? Дээр нь ядуурлын холбоотой тэр хүүхдийн мөнгийг оролцуулаагүй ш. Хүүхдийн мөнгийг оролцуулаагүйгээр энэ ядуурлын буюу доктортой амжиргааг дэмжих сангийн юунд Монголын талын оролцоо хэдэн төгрөгөөр хэмжигдэж байгаа вэ? Дараагийнх нь асуулт. Сая Алтан уугийн сайдын тэр нэг багцад орсон, ерөнхий сайдын багцад орсон шинжиллийн юу ярьж явах шиг байна л. Миний бодлоор харин энэ бол их бага юм шиг санагдаад байна юм. Бид андуураагүй бол бид 7 төрлийн шинжилгээг баталсан. Тэрний нэг шинжилэлэх жишээлбэл барилгын материалын үйлдвэрүүдийг эх орондоо үйлдвэрлэл нэгдсэн байна. Энд чинь тэр 50 тэрбум байтгана мөнгө шаардлагатай. Тэгэхээр энэ шинжилгэлийн одоо явж байгаа миний мэдж байгаа 5 арга хэмжээ байна. Тэр арга хэмжээнүүдэд тэр мөнгө зарцуулагдана гэж ойлгож болох уу? Ийм асуулт сайхан бэлэг сайдаас асуух юм шиг байна. За дараа нь ногоон хөгжлийн сайд миний хажуу сууж байна. Ногоон хөгжлийн сайдын төсвийг үзэхээр ногоон хөгжлийн төсөв биш байна. Зүгээр л урдын үлдэгдлийн зарчмаар хийгддэг төсөв орж иржээ. Ногоон хөгжлийн сайдаа таны төсөв хангалттай байна уу? Миний бодлоор таны төсөв хангалтгүй байна. Энийг нэмэх болов уу, яах болов гэсэн ийм асуулт байна. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдийн төсвөөс харахад бид байгаль руу өгж байгаа юм, байгалаас авж байгаа юм хоёрын мөнгөнд дүүн нь бол 10-ыг харьцах 1 гэсэн ийм пропорцтой байдаг. Энэ пропорцийг өөрөөр хэлбэл байгаль руугаа өгөх юм нь их болох, авдаг юм нь аль болохоор багасгах чиглэлээр ийм зохистой арт. За ерөнхий сайд, дараа нь Батбаяр сайд, Санжи Метав сайд, оюун сайд ийм дараалалаар хариулъя. За би товчхыг хэлье. Дэмбэрлэг шүүн. Болцшгүй хямрал гээд тэгээд нэг хумж барьсан юм бол байхгүй. Тэлэх чиглэлийн бодлогыг бол явуулахаар зорьсон. Тэр зорилтууд тусгагдсан. Батбаяр. За инфляцтай холбогдуулаад хэлэх юм бол Монгол банкны мөнгөний бодлогон дээрч тэр засгийн газрын төсвийн бодлогон дээрч тэр нэг оронтой тоонд тухайлбал 8% гэсэн дээр чиглэгдэж байгаа.
инфляцийг нэмэгдүүлэхийн тулд хэдэн төгрөг инфляцийг хязгаарлахын тулд хэдэн төгрөг тавьсан бэ гэж хэлж байна. Инфляцийг хязгаарлах бодлого нь зөвхөн төсөвт хэдэн төгрөгөд тавьснаар зохицуулагдахгүй, мөнгөний бодлого яаж явах вэ? Зээлийн бодлого яаж явуулах вэ? Бодлогын зохицуулч яаж хийгдэх вэ? Захиргааны шийдэл ямар авах гэж олон юмс хамаардаг гэдгийг та бэлэнтгээ мэднэ. Би зөвхөн мөнгө тавьцсан зутгаар харах юм бол жишээлбэл махан дээр гээд аваад үзэх юм бол махны одоо нийлүүлэлт эрэлт нийлүүлэлтийн зохистой харьцааны дээр тооцоо хийгдээд явж байгаа. Энийг бол урт хугацааны хөнгөлөлтөө зээлийн хүрээнд шийдчих болцоотой үзээд энэ ажил явагдаж байгаа. Дараагийн нэг үдэ шатхууны асуудал. Шатхуун дээр бас энэ чиглэлийн бодлого явж байгаа. Татварын зохицуулалтыг хийх нь явж байгаа. Нөгөө талаар гэх юм дотооддоо нефт нэр хүүлдэр барих асуудал нь явж яригдж байгаа. Тэр нь хөгжлийн банкны шугамар хийгдэх ажил. Дараагийн нэг асуудал манай нефт импортлагч нар өөрсдийнхөө одоо эргэлтийн хөрөнгөийг өндөр хүдээ зээлээр босгож байгаа дээр нь харьцангуй зээлийн урт хугацаатай бага хөгтөдөө зээлийн нөхцөл хангаж өгөх, тэгээд доктортой валютын бодлогоор дэмжиж өгсөн бодлогоор энийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. За дараагийн нэг асуудал манайд энэ замун үүд гэдэг асуудал бол үндсэндээ манай энэ инфляц бас нэг хүндрэл үүсгэх зүйл байдаг. Тийм ч замун үүдийн асуудал дээр тодорхой хэмжээний мөнгө тавьсан. Тэн дээр замун үүдийн бомтыг нэмэгдүүлэх, за наашаа явж байгаа замын ачааллыг хар замыг ашиглалтанд оруулах, төмөр замыг нэвтрүүлэх өнгөч чадварыг нэмэгдүүлэх гэдэг дээр бол хангалттай хэмжээний мөнгө тавигдсан байгаа. Тоогоор илэрхийлэх юм бол зөвхөн 100 гаруй тэрбум төгрөгийн асуудлын дээр тусгагдсан байгаа гэдэг хэлж болохоор байна. За ер нь бол зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах талаар хэдэн төгрөг тавьсан бэ гэж. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулнаа гэд улсын төсвөөр тавьсан төгрөг бол байхгүй. Энийг улсын төсвөөр зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахгүй. Энэ хэн ч ойлгомжтой. Энэ бол бодлогоор хийгдэх зүйлээ. Бодлого гэдэг нь яаж гарч ирэх гэж байгаа юм бэ? Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Урт хугацаатай өртөг багтай их усруудыг аржин банкудад байршуулах шаардлага байгаа. Тэр нь дэлхийд дахинд юу байдгийг бэ? Энэ бол нийгмийн даатгал сангийн мөнгө байдаг юм аа. Нийгмийн даатгал сангийн мөнгө хүн залуу хүн одоо сургууль сурлаа, төгслөө, ажилд орлоо. 20 эддээгээсээ эхлээд нийгмийн даатгалын тэтгэмжээ нийгмийн даатгалын шимтгэлийн төлөөд эмэгтэй 55, эрэгтэй 60 хүрээд итгэл гардаг. 20 30 жилийн туршид тэр мөнгөө төлдгөө. Тэр мөнгө нь хоримтлж явах ёстой. Тэгээд тэтгэл гарсан хойно олгож явах ёстой. Тэр хугацаанд үржиж явах ёстой. Ийм байдгаа. Харамсалтай Монголд өнөөдөр энэ байдал социализмын үеэс ахуулаад өнгөрсөн зах зээлийн хугацаанд хүртэл алдагдчихсан. Тэр алдаагийн засъя. Тэр алдаагийн засах замаар энэ урт хугацаатай их усрыг нийгмийн талсанд бий болгож ажлыг засгийн газар зохион байгуулж хийя. Ингэснээр аржин банкуд урт хугацаатай бага өртөгтэй их усртэй болох боломжтой болно. Ингэснээр зээлийн хөө буурах бас нэгэн үндэс бий болж байгаамаа. Энэ мэтлэн санхүү эдийн засгийн механизмуудаар зээлийн хөөг бууруулах арга хэмжээ болохоос биш төсвөөс мөнгө өгч зээлийн хөөг буурах дээр харьцангуй бага байж зүгээр зээлийн хөөгийн зөрүү төлөх гэдэг асуудал гэх юм бол тодорхой төсөл одоо хөнгөлөлтөд бодлого явуулдаг төслүүдээр байгаа. Гэхдээ энэ бол тийм өндөр. Senator Tussaud. За Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол нэлээд одоо хасах баланстай ч гэдэг юм үр ширтээ засгийн газар авсан хэдий ч ажилтны орлоготой болгох томоохон зорилт тавьсан байгаа. Тийм учраас эдийн засгийн өнөөгийн бололцоондоо түшиглээд хөдөлмөрийн яамнаас тавьсан санал болгоныг бас шийдээгүй ч гэсэн ажил хийгээд бас ажилтны орлоготой болгох чиглэлээр бас бололцоогоо ашиглаад менежментээ зөв хийх юм бол бас бололцооны хөрөнгө байгаа гэж ойлгож болно. За нэгдүгээрт нь бол энэ сум хөгжүүлэх сангийн мөнгө 24 тэрбум өмнө нь олгогдсон байсан. За харин 12 онд бол орхигдсон байсныг шинэ засгийн газар байгуулагдаад хэдүүгээр оройтсон ч гэсэн 50-гээд 24 тэрбум төгрөг тавигдсан. Ингэснээрээ бол сум хөгжүүлэх сан сум болгонд хамгийн хүн ам багтайд нь 100 сая. За хамгийн их хүн амтайд нь бол 520-30 одоо сая төгрөгийн юм хөрөнгийн бололцоо бол бий болсон нь бол
чиглэлээ гаргаад сум орон нутгийн удирдлагууд хар дэргэтэйгээ ил тод нээлттэй хяналттай хийж чадах юм бол ажлын байрууд нэмэгдэх, жижиг бичил бизнес өргөжих юм бололцоо бас бүрднэ гэж ойлгож байгаа. За хөдөлмөр эрхтийн сангийн төлөвлөлт бол 87.4 тэрбум төгрөг бий. Бүгдийн зарахгүй ч гэсэн эндээс жижиг бизнесийг эрхлэх бололцоог нь бүрдүүлэх ёстой гэж ингэж ойлгож байгаа. За жижиг зээл өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр 30 орчим тэрбум төгрөг бас тавигдсан байгаа юм. За бидний бололцоогоор бол 400 тэрбум төгрөг зээлэнд явагдаж байгаа. Эргэн төлөлт нь бол 5 жилийн хугацаатай. За эндээс нэг 50 тэрбум төгрөг жилийнхээ багтаамжаар бол орж ирнэ. Одоогийн байдлаар хөгжлийн банкнаас зээл авахар 50 тэрбумын зөвшөөрөл олгогдсон. За замбраагүйгээр олгогдох юм чиглэлээр шийдвэр нь одоо төслүүд шалгаруулсан байгаа. Энийг бид ажил хариуцах үүднээсээ бол дахин шалгуулалтыг хийгээд олгож чадаад олгохдоо ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлийн зөв бодлого руу чиглүүлвэл төлөвлөгдсөн хэмжээндээ засгийн газар хөдөлмөрийн яам ажиллаа хийж бололцоотой ийм хэмжээний хөрөнгө бол бас тавигдсан байгаа. Эхлээд хариулт дуусаад оюун сайд. За засгийн газар 8 сарын сүүлээр байгуулагдаад тэгээ мөрийн хөтөлбөрөөр хэлэлцээд 9 сарын дунд ерөнхийдөө сүүлээр мөрийн хөтөлбөрөөр батлуулж чадсан. Шинэ засгийн газрын шинэ мөрийн хөтөлбөр. За шинжлэлийн засгийн газрын хүрээнд яам болгон бас шинжлэлийн бодлогынхаа зүйлүүдийг мөрийн хөтөлбөртөө эх 4 жилийн мөрийн хөтөлбөртөө уг нь бол суулгах чадсан. Тэгээ төсөв сангийн яам дээр 9 сарын ихээр очоод багцлагдаад тэгээ мөрийн хөтөлбөр батлагдсны дараа л батлагдахаас өмнө төсөв ерөнхийдөө багцлагдаад өргөн баригдсан гэж хэлэхэд болно л тоо. Тэгэхээр яг бодож санснаар ногоон хөгжил, за цэвэр технологи, доктортой өвсийн чиглэлээр олон зүйлүүдийг яг нэг үгүй хэлэхэд 2013 оны төсөвт бол суулгаж амжаагүй. Гэхдээ энэ дээр бид нар мөрийн хөтөлбөртөө нэлээд олон зүйл суулгаад төсөв, за зураг төсөв, төслүүдийг бол хийх ажилд бас тодорхой төсөв бол суулгах чадсан. Энийгээ хэлгэснийхаа дараа 2013 оны тодтогдол 14 оны төсөв, за тэгээд хоёр талын хамтын ажиллагаа, PPP олон улсын байгууллагуудын бас хамтын ажиллагааны хүрээнд заавал төсвийг хүлээхгүйгээр хийж эхэлж чадна гэж бодож байгаа. Тэгэхээр товчхон хэлэхэд олигтойхон бол сууж чадаагүй. Анх 125 тэрбум төгрөгийн саналыг сангийн яамд хүргэсэн. Одоо манай яамны батлагдсан нийт төсөв бол 82.7. Үүнээс урсгал зардал нь 73 тэрбум. Тэгээд нэг 9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай иймэрхүү нэлээд тийм даруухан төсөв байгаа. Гэхдээ бид бол бодлогынхаа хүрээнд нэлээд шинжлэлийн зүйлүүдэд мөрийн хөтөлбөрт оруулсан учраас дараагийн төсвүүдэд төлөвлөгөөгөө гэрийн тэр төсөв зураг юмнуудаа хийгээд оруулж чадна гэж бол бодож байгаа. Тэмдэглэгчөнд тодруулъя. Баярлалаа. За тэр яг нь Утбаяр сайдаас асуусан. Гэхдээ Утбаяр ойлголтын зөрүү жоох өөр юм шиг байна. Зүгээр тэр зээлийн хүүг нэг оромтоод оруулна гэдэг чинь төсөв шаардсан шүү дээ. Тэр чинь уг нь байж байгаа шүү дээ. Тэр бодит секторыг яаж идэвхжүүлэхээ л гэсэн утгатай. Энэ дээр чи хариултууд чинь байж байгаа. Гэхдээ миний асуусан шалтгаан нь мөнгөний бодлоготойгоо яаж уялдах уу гэсэн утгаар нь таныг тийм юм хэлнэ байх гэж бодож асуусан. За энийг болъё. Эрдэнэ сайдаас би ганцхан юм нэмээд асуучих. Энэ conditional cash transfer буюу одоо нөхцөлт мөнгөн шилжүүлэг гэдэг энэ ойлголт 13 оны төсөв суусан уу? Бас сангийн яамны хүмүүс мэдж байгаа хэвээр нийт халамж GDP хоёрын хоорондын харьцаа энэ жил хэд байна гэдгийг хэлж өгнө үү? Баярлалаа. За Эрдэнэ сайд байхгүй байна. Ирэхээр хариулаг халамж хариуцсан сангийн яамныхын мэдж байгаа энэ тав. За сангийн яам байхгүй юм байна. Ирэхээр нь хариулуулчих.